Бид нар тийм байж болохгүй байхгүй. Наоми сүнсний долгионыг сонсонгуудаа шууд нутаг руугаа явахаар босч ирсэн гэж. За тэгсэн чинь яасан бэ гэхээр зэрэг хэлж байна. Яцгаа одоо та хоёр минь өөрийнхөө эцгийн гэрүүд рүү буццгаа. Та нар нас барагчдад би 8 дугаар эшлэлээс уншиж чинь хийгээд надад хандсны чинь адил эзэн та нарт инэрэнгүү хандах болтугай. Хоёр бирээ өрөөж ин тийм ээ. Өрөөгөөд эзэн та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амарлангуй байлган сорих болтугай. Та хоёр одоо хүнтэй суусан чи чөлөөлөгдсөн. Чөлөөтэй. Надтай заавал байх албагүй. Явж хүнтэй суу. Тэд түүнд 10 дугаар эшлэлдээ тэд гэж байгаа шүү дээ. Рут ганцаараа биш. Нөгөө Орпач гэсэн хамтдаа. Гэвч бид заавал таны ард түмэн рүү тантай хамт буцснаа. Хоёулаа тэгж хэлсэн байхгүй юу? Гэтэл Наоми тийм үү за тэгвэл азны коллег хоёулыг аваад яваагүй. Дахиад нэг хэсэг болж байна. Ятгаж байна. Ятгалга явж байна. Буцагтан охид минь ээ. Яагаад та нар надтай хамт явах ёстой билээ? Та нарын нөхөр болчоор хөвгүүд миний хөвлөд одооч би гэж буцагтан охид минь яв. Учир нь би нөхөрт гарахад эндүү хөвгшт нь хэрэг надад найдвар би хэмээн хэлж энэ шин нөхөрт гарч бас хөвгүүд төрүүлсэн ч тэднийг өсөлтөн та нар хүлээх үү? Тэгснээр та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад хүнд байна. Учир нь эзний мотор миний эсрэг байсан юм гэв. Тэд дахин дуугаа өндөрсөн ойлолтов. Орпа хадам хийгээ үнсэж харин Рут түүнд наалтаа. Өнөөдөр энэ процесс бидний нүнд явагдана. Явагдаж эхэлсэн бөгөөд явагдаж байгаа цаашдаа явагдах болно. Хүмүүс шийдлээ гаргана. Хэн нь хинтэй хамт алхах вэ? Хэн нь зүгээр үнсээд салах вэ? Үнсээ салж байгааг нь та үнсэж байгааг нь та ялгаж сур. Тань руу наалдж байгааг нь бас ялгаж сурыг. Наалдж байгаа нь хүмс бүр хин хоёр дахь ятгалга бол хүчтэй байсан шүү дээ. Наоми те үгүй найдвар байхгүй. Би өнөөдөр хүнтэй сууя. Би тэг маргааш жирэмслэе. Тэгээ төрүүлье. Тэгээ өсөе. гэсэн ч найдвар байхгүй. Ямар ч найдвар байхгүй. Гэхдээ хоёр бид дахиад бодож байна. Тэгэнгүүтээ Орпа за энэ бүтэхгүй юм байна. Би түрүү сэтгэлийн хөөрлөөрөө те тантайгаа хамт явъя. Энэ сэтгэлийн хөөрлөөсөн байна гэд ээжигээ үнссэн. Харин Рут бүр наалцсан маа. За гэрээний сэтгэлгээ бол наалдж байгаа байхгүй юу? Бүр ингэж бүр наалдж шээ. Түүнээс зүгээр нэг гэтээ энэ нууцыг эзэн бидэнд үнэхээр тод харуулж өгнө гэж би итгэж байгаа. Энэ одоо те бүр ингэж гэрээний бүр энэ татсан байдал. Энийг тэр бидэнд зааж өгнө. Тэр өнөөдөр бидний харилцаан дээр үнсэгч хүмүүс гарч ирнэ, наардах хүмүүс гарч ирнэ. Үнсэж байгаа нь явах болно, наардж байгаа нь бидэнтэй хамт цаашаа асгах болно. Нэг сайн муу гэж битээ ялгаа заа юу. Тин чинь муу үнсдэг гэсэн үг юусэн биш шүү. Үнсэж байгаа хүн муу хүн биш аахгүй юу. Үнсэж байгаа ч тэр наардж байгаа ч тэр өөртөө шийдвэрэл гаргаж байна. Шийдэг. Бид нар ч шийдэх ёстой шүү дээ. Бид нар ч бас хин нэг үнсэж хин нэг рүү наалдаа шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн тэр шийдвэрийг гаргах ёстой. Тэгэхээр шийдвэр гаргах ёстой үе чинь өнөөдөр байхгүй юу. Бид нар харах ёстой, бид нар ажиллах ёстой. Би хэнийг дагвал би эзний замаар тууштай урагшилж чадах вэ? Найдвартай намайг эзэн дотор аваад явж чадах хүн хэн байна вэ? Хайвал олно. Тогшуул нэгдэнэ. Гуйвал өгөгдөнө. Харин зүгээр л пэдигээ за эзэн намайг дагуулна штэ гэх юм бол эзэн мэдээж дагуулна. Харин тэр хүний осроор хайрын уяагаар биднийг дагуулна гэж амласан. Тэр биднээс дагуулаад тэр юм руугаа оруулах хүмүүсийг бидний зам дээр илгээж өгнө. Яг тийм стратегийн бодлоготой тэр хүмүүсийг бидний зам дээр илгээж өгдөг байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүсийг л бид нар олох хэрэгтэй. Тэр хүнийг л бид нар олох хэрэгтэй болж байна. Мэдээж зарим нь олсон, зарим нь хайж байгаа, зарим нь баг олж байгаа бах. Зарим нь арай олоогүй байгаа. Тэгээ ямар ч байсан энэ цугларт бол тийм зүрх сэтгэлтэй хүмүүсийн цугларт гэж би итгэж байгаа. Өөр ямар ч зүрх сэтгэлийн тухай яриаггүй. Өөр ямар ч ашиг хонжоо биш. Энэ бол цэвэр эзний урсгал дотор нэгдхийг хүссэн тэр хүмүүсийн цугларалт. Ариун сүнсний урсгал дотор, ариун сүнсний тасралтгүй бууж ирэх шүүдэр дотор дандаа урсгалдахыг хүссэн тэр хүмүүсийн цугларалт. Тэгэхээр Рутийн хандлага нь тийм байсан. Та намайг битгий ятга. Цаашаа битгий ятга. Харин өөртөө чинь хамт үлдэхийг та надад зөвшөөрөөч. Гэрээний тэгээд Рут ингэж хэлж байгаа шүү дээ. 3 дахь удаа түүнийг бэргнийхээ араас буц гэж ятгахад Рут ингэж хэлж байна. 1-р бүлгийн 16 дахь мөн 16 таныг орхиж
Таныг дагахаас буцаж ирэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар руу би явна. За энд бид нар үнэхээр анхаарах хэрэгтэй юм а. Таны явах газар руу би явна. Таны суух газарт чинь би суун. Таны ард түмэн миний ард түмэн. Таны бурхан миний бурхан. Таны үхэх газар би үхэн. Тэнд би оршуулгадна. Тиймээс хэрэг би үхлээс бусдаар танаас салбал эзэн намайг хатуу шийтгэх болтугай. Бурхантай хамт гэрэн дотор нэгдэнэ гэдэг нь айл гэр болж тоглохоос огтөөр гэдгийг энэ хүн ойлгосон учраас маш нухацтайгаар хариулж байна. Тийм учраас би өөрийгөө ч тэр таныг ч ятгаж байна. Иймэрхүү хүнд үгээр битгий тоглоорой. Би нараа би туягч би танаас явах газар чи яваад суух хэрэг чи суугаад бос хэрэг тэр тийм тоглоом биш. Та бодлогогүй ярих ёсгүй. Харин бодно. Энэ хүн хин бэ? Мөн үү? Тэгэхээр би баастай шууд утгаар нь ойлгоорой. Яг туягчиг сонгоход нь суугаад босхоор нь яваад Чех явахаар нь дагаж Чех яваад бол Герман явахаар нь энэ тухай юус яриаггүй. Сууж босох мос энэ бүгдээрээ бид нарт ч юм байна шүү дээ. Гэрээний хувьд нэгдсэн зүйлүүд байгаа. Хувь хүний хувьд бид нарт чинь хувь хүний юмнууд байгаад байгаа шүү дээ. Харин гэрээний хувьд заавал тохиролцох ёстой үндсэн зарчмууд байгаа байхгүй. Энэ зүйл дээр бид нар яг сууж босохтой адилхан, алхаж гიშгтэй адилхан юм байх ямар ч зөрөлтөн байх ёсгүй байхгүй. Бид нар бурхныг те хөдөлгөөн бүрийг нь ажиглахыг хүсдэг үсттэй. Бурхан өндөөж гэнэ босч гэнэ. Бурхан одоо яг юу хийх гэж байна. Бид үүнээс хардаг ш. Тэр хүнээр дамжуулаад намайг авч явахыг хүсэж байгаа хүнийг бурхан бидний амьдралд тавьсан баг. Би бас тэр хүнийг ажиглах ёстой байгаа байхгүй. Харж ерөөсөө би таны араас даагна. Та намайг зэмлэх үедээ зэмлээрэй. Та заагаараа надад зөвлөөрэй. Та намайг авч яваарай. Та намайг урагшнд хөтөлж яваар хатуу бат шийдвэр гаргаж байгаа байхгүй. Рутийн хувьд бол маш хатуу шийдвэр. Тоглоом хийж болохгүй үгээр шийд. Руттэй би таныг дагаад очиж та яаж хийж байгаа надад нөхөр бүхний талаар рут ерөөсө бодоогүй. Гасыг бэлэвсэн. Тэр үед бэлэвсэн эмэгтэй хүнтэй суун тэр тусмаа те нийгэмд байр суурь эзэлсэн баян хүнтэй суун тэгээ гадаадын хүнтэй суун. Энэ бол ер нь үлгэрийн далай. Боломжгүй. Одоо бол яг бидний дунд бол юу ч болно шүү дээ. Ер нь бол амар. Тэр үед боломжгүй байхгүй юу. Гэтэл рутийн хувьд энэ эмэгтэйгээс зуурахыг хүссэн ба. Ерөөсөө зуурыг хамаагүй. Тэр энэ рут тийм ээ өөрийнхөө мөрөгдөг байсан бурхтыг хаяад би таны бурхныг дагнаа гэсэн маа. Би өөрийнхөө төрүүлж өсгсөн ард түмнээс тасраад би таны ард түмнийг дагна. Таны ард түмэн минийх болно гэж. Тэгэхээр энэ юу бүсийн нэг тийм сэтгэлгээ нь ямар сэтгэлгээ вэ гэхээр ерөөсө гэрээний сэтгэлгээ байгаа байхгүй юу? Сэтгэж бодож байгаа нь яг гэрээний хүмүүс яг ийм сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Бүрэн зориулалт байх хэрэгтэй. Тэгээд рут юу ч хоцорсон уу? Харин ч рут бүх юмтай болсон. Гэхдээ тэр бүх юмтай болохоо бодоогүй байсан, мэдээгүй байсан. Харин гэрээ өөрийнхөө ажилтг зарчмынхаа дагуу үр жимсээ ургуулж өгсөн бөгөөд тэр үр жимс нь ганцхан рут их байгаагүй. Тэр үр жимс ганцхан Наомиг их байгаагүй. Тэр үр жимс бүхэл бүтэн үе бүр хүн төрлөختөнд хамаатай тийм үр жимсүүд гарч ирсэн. Өнөөдөр бид нар тэр үр жимс биш шүү. Бид нар алцаагүй мөн шүү дээ. Бид нар өөрсдөө ингэж бурхны үе дамжсан ажлуудтай холбож бодож сурах ёстой. Бид нар тэр үр жимс нь мөн шүү мэлтэйгээд энд сууж байна. Тэгэхээр тэр эмэгтэй гаргасан шийдвэр өнөөдөр та хэвтэрт нөлөөлөг гэж хэлэх юм бэ? Хэлэх ёсгүй. Тэр эмэгтэйгийн шийдвэр гаргаад Наомигаас наалдаад Наомиг дагаад хүний нутагт хурж ирээ соёл, ёс, зайшил, иргэншил бүх юмд нь дасан зогцоод Наомигийн хэлсэн болгоныг дагаж хийгээд тэгээ боолтой гэрлээд хүүхэд төрүүлээд хатам ихийнхээ сэтгэлийг тайвшруулж өвөр дээр нь хүүхдээ тавиад тэгээд тэр нь явсаар хагаад Есүс Христийг төрүүлээд Есүс Христ бидний гмийн төлөө амьдарч үхэж дахин амьж дээр очиж залраад ариун сүнсээр цутгаад Пентекост бууж ирээд тэгээд дэлхий даяар сүм бий болоо дэлхий даяар итгэгч нар бий болоо тэгээ өнөөдөр та хоёр энэ чинь сууж байгаа шүү. Тэгэхээр ард түмэн бидний өнөөдөр амьдарч амьсгалж байгаа маань ганцхан өнөөдрийнх биш. Нөгөөдрийнх ч биш, нөгөөдрийн маргаашийнх ч үе. Тэгэхээр гэрээ бол үнэхээр хүчрхэг ойлголт. Энэ өнөөдөр миний ярьж байгаагаас би ч өөрөө энийг гүйцэд ухаараагүй гэдэгт итгэлтэй. Гэтэ бид нар ухаарах хэрэгтэй энийг. Тэгээд рут хэлсэн. Хаана үхэхийн тэмд чинь би үхнэ. Бодож хэлж тийм ээ.
Хаана өгөх юм? Тэнд чинь би өгнө. Тэгэхээр гэрээ хизээд зогсож байна гэхээр ерөөсөө үхлэл зогсоож байгаа байхгүй юу? Үхлээд бол мэдээж гэрээ ажиллахгүй ч тэр хүний хувьд чинь. Тэгээ эндээс бид нар сэтгэлгээний хэд хэдэн зарчмуудыг та зүгээр яачих гэрээний сэтгэлгээний хандлага бичсэн ч болно. Бидний сурах ёстой зүйлүүд юу байна вэ гэхээр бид нар гэрээнд хамтран орсон нэгнийг дагах ёстой. Дагах ёстой. Гэрээнд хамтран орсон нэгнийг дагах ёстой. Мэдээж хэрэг сүнсний төлөвшөлт, өсөлт одоо тэгээ бүх зүйлээсээ хамаарат бурхан бидний хүнийг бүрэн өмнө удирдагчийг тавьж өгнө. Удирдагчийг. Одоо хавтгаарсан ойлголт юу вэ гэхээр энэ удирдагчийг бурхан миний амьдралд тавьж өгсөн. Одоо энийг л дагах гэж одоо тэгээ нөгөөх нь бурхан руу явсан ч чөтгөрлөө явсан гэж байгаа. Юусэн толгойгоо өндөлөхгүй ингээд дагаал энэ улаан гуталтай хүнийг л дагаадаа гэдэг шин. Нөгөөх нь хаашаа явж байгаа юм бэ? Тэгэхгүй. Гэрээ бол ухамсартайгаар өөрийгөө зориулан явдаг зүйл. Миний өмнө зогсож байгаа хүн нөгөөх нь мөн биш үү? Тэ мэдчих юм бол та тэр хүнийг дагна. Тэгэхээр гэрээний хүн гэдэг гэрээний сэтгэлгээ юу вэ гэхээр би бит хоёр нэг гэрээнд явж байгаа. Энэ хүн миний урд алхаж байгаа учраас би энэ хүнийг дагна. Ийм сэтгэлгээ байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр хүнийг таньж мэдсэн сүнс дотор илчлэлтийг авсан одоо түрүүний те гэрээний мөн чанаруудаар шалгагдсан тийм байж тэгж явна шүү. Өнөөдөр тэгэл хэвээр үе ястаа символын өдөртөгчл дагна одоо хэвээр ястаа өдөөс нь юу хэлж болохгүй хэвээр нараа гэл тэгээ символ мөнхөг юм ч гэсэн ийм байж болохгүй ш бид хэнийг дагж байгаа хэнийг сонсож байгаа хинээр өдөрдүүлж байгаа бид нар бүгдээрээ мэдэх ёстой байхгүй. Харин мэдсэн бол та дагахгүй байвал за энэ ч өстой жинхэнэ тэрстэл болж эхэлнэ. Тийм биз? Таалагдахгүй байх, ингэхгүй байх, тэгэхгүй байх. Рут ер нь их гайхалтай цөмөр Рутыг харъя л та. Наоми нутагтаа очингуудаа нөхцөл байдлыг судлаад тэгээ нөгөө ястаачлаа сайн мэддэг хүний хувьд тийм ээ Рутын ирээдүйд санаа тавьж байна. Яагаад Рутын ирээдүйд санаа тавьж байгаа? Яг л Рут өөрийгөө түнд өгсөн. Ирээдүгээ нэр төр хангамж санхүү бүх юм Наомид найдаад бүгд өгсөн. Харин Наоми одоо яаж вэ? Нутагтаа ирэхээр Рутын төлөө хариуцлагатай болж байна. Давид Йонатанаас бүх юм авахтаа Йонатаны төлөө хариуцлага үрж исэн. Тийм учраас үр хөвгтд нь хүртэл санаа тавьсан тийм үү. Тэр шиг Наоми одоо нутагтаа ирэнгүүтээ санаачлагыг гартаа авч Рутын ирээдүйд санаа тавьж. Тэгээд Рутэд тэр нутгийн ёс заншил бүх юмыг мэдэх юм чинь яавал нөхөртэй болдог вэ гэж мэдэн шүү дээ. Тэдний ёс заншлаар бол тэ Боаз яг тохирох хүн байсан тэ. Тэгээд ингэж түүгээрээ тариан төрөг тэндээс түүгээрээ тийшээ битээ очоорой тэгвэл чамаа хүмүүс дээрлэхин шүү. Ингүүл тэгээрээ усал хутгаж уугаарай. Битний хамаагүй ингээрэй. За яс тэрийг нь дагсан ба. Түнс энэ цаавга тэгээд хаяа өмрөөд идэв яшиг би өөрийнхөө ерөөсөө тийм байхгүй. Би өөрийнхөө амьдрал дээр бас аюул болоодаа тэгж харж байсан. Хүн ингээд үг хэлнэ штэ, ээж юм уу, аав үг хэлнэ тийм бид дандаа л тэгж балаарч идэв. Гэтэл яг тэр амар амийн минь аврах үгнүүд байдаг байхгүй юу? Тэгэд дуулууртаа дагвал би амьдрна. Тэгээ бурхны агуу авралаар би гэснийхаа дараа яна зас гэж болохгүй дээ би ч одоо олоодаа ингэж жаад болохоо гэсэн юм шүү дээ бодлоор яг үнэн байдаг байхгүй. Тэгээд ингээд бодглоор зэрэг дуулууртаа дагна гэдэг бол маш хүчтэй сэтгэлгээний хандлага байгаа байхгүй. Рут тэр болгоныг дагах албатай байсан уу? Гэтэл Рут дагах ёстой. Дагахаас өөр дагна гэд амлцсан юм чинь. Нутагтаа байхдаа би таныг л дагна. Босвол басна. Өхвөл өхнө. Таныг өгсөн газар оршуулгадна. Ерөөсөө тэр чинь дагна гэсэн үг шүү дээ, тий? Яг тэр хэлснийхаа дагав. Өнөөдөр бид нар заастаа би таныг дагна. Би чамайг дагна. Үнэхээр гарцаа авахгүй бурхан өгч гэдгийг таньчаад дагаа явж байхдаа. Гэхдээ чи тэгээч. Ихэнхдээ ингэж гү чиний энэ чинь таалагдахгүй. Ингэхгүй гэсэн үг. Тэр утгаараа гэрээ чинь өөрөө маш нухацтай сериосны болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас би бодох ёстой тий. Дагахтаа би яг дагсан шиг дагна. А дагахгүй бол дагахгүй. Түүнээс нэг дагаал нэг болоод ихгүй. Тэгээ Рут яг үнэндээ түүний зааврыг яг биелүүлсэн учраас өстэй яг яаж алах тий яаж хувцлах хөлд нь очиод тий тэдэн цагт очиод хөлд нь хэрдээрээ үүрээр яг Боаз
Даар суугаа сэтгэл нь хөгжих үед өөрийгөө харуулаарай. Бүр үнэхээр маш сайн мэдээд байгаа учраас Рүтэд зааж өгсөн. Рүтээ мэдгүй юмуудыг заагаад байна шүү дээ. Тэгэнгүүтээ Рут яг тэрийг дагсан учраас одоо